болвол олон үндэстэн Сион руу цутхан ирнэ гэсэн зөгнөлийн үг ёсоор олон хүн Сион руу ирж байна. Газар хөдлөлт, хэд халалт, үер зэрэг, урд өмнө тохиолдож байгаагүй гамшиг дунд яахаа мэдэхгүй байсан хүмүүс одоо Бурхны үгийг сонсоод хүлээж байсан айтай далайн төрлөг мэт орж ирж байна. Цаг үе ба шинж тэмдгүүдийг хараад бид уггүй тунхаглах ёстой. Юу тарьснаа хураана гэж айлдсан ч бид үр тарихгүй бол юу ч ургахгүй. Шош тарьсан газарт шош ургаж, буурцаг тарьсан газарт буурцаг ургаж, Бурхны үгийг тарьсан газарт Бурхны хүүхдүүд төрнө. Үр жимсгүй намрын мод бололгүй, бүгдээрээ хичээнгүлэн тарьж суулгаад, үр жимстэй намрын мод болцгоё. Бид Сионд Тэнгэрийн хаанчлал явахдаа бэлтгэж байна. Цагаа дуусгаад л явдаг боол биш. Харин өв залгамжлах хүү шиг төлөвшсөн итгэлээр ажиллацгаая. Үүний тулд Бурхны үгэнд дуулууртай байх ёстой. Хүн харж сонссныхоо дагуу сэтгэж үйлддэг. Хинтээ уулзаж байгаагаас шалтгаалж ижилхэн үйлдэл гаргадаг. Одоо дэлхий дээр итгэгч хүмүүст ашиг тусгүй завхралт хүргэх юм их бий. Хорон муу ертөнцөд автахгүй тулд Бурхны үгийн дагуу амьдрах ёстой. Үгэнд анхаарлаа хандуулж, үгийн дагуу үйлдэж байж л диавол зүхтэн. Бурхны үгийг судалвал Бурхны тухай л бодож, ивэлтэй Сионы үнэр гардаг. Хэрэв Бурхны үгийг уншиж сонссон ч түүнийг хэрэгжүүлэхгүй бол зүрх сэтгэл чинь бардан болж ихэмсэх хүмүүстэй нийлж, хэрүүл маргаанд дурлаж, санаа бодол чинь ялцрана. Хамгийн аимшигтай нь үннийг алдах явдал юм. Хоол идэхгүй удвал бие сүлдэж, эрч хүчээ алддаг шиг амийн хоол болох Бурхны үгийг 2-3 өдөр идэхгүй бол Бурхныг бүр мөсөн мартдаг. Тийм ч учраас эцэг бидний төлөө л үгэнд анхаарч амьдр гэж хэлдэг юм. Библи бол биднийг Бурхны төгс хүн болгож, хорон муу ертөнцөд ч зөвхөн сайн үйлэл хийхэд чиглүүлдэг ном юм. Библиэд зөв амьдар, өрөвдөлт хүмүүсийг аварч, Тэнгэрийн хаанчлал дагуулж явцгаая гэсэн үг их байдаг. Тунхаглахгүй бол золгүй гэсэн үгч байдаг. Сион руу ир гэж ганцхан үг хэлэхэд л аврагдах хүнийг зөндөнд орхивол Бурхны зүрх сэтгэлтэй байх ёстой итгэгчидтэй хариуцлага тооцно. Алгасал баяраар тамгалуулсан хүмүүс нь Бурхны мах цус тэдний дотор байдаг тул гамшихаас аврагдахч, харин тамгалуулаагүй хүмүүс хохирол амсна. Нүхэн дунаад авраач гэж хашгирч байгаа хүнийг харвал татаж гаргахыг хүсэх нь хүний мөн чанар биш үү? Хэрв түүнийг зүгээр орхивол гамшиг төртгөн гарцаагүй тул дэндүү өрөвдөлтэй.
Үхэж буй хүмүүстэй амийн үгийг хуваалцахгүй бол үнэхээр хайр байхгүй хүн юм. Бурхны зөвгөнсөн өдөр ирэхээс өмнө хүмүүсийг аврахаар явах нь хайр юм. Гай гамшиг нүрлэхээс өмнө Сионд цугал гэж Библиэд хэлдэг. Сионд байж ширхэг үсэн ч түлэгдэлгүй Бурхны хамгаалтыг авсан түүх бий. Библийн зөвгөнлүүд биелж байгаа энэ үед бид Сион руу зүхтаж, гамшигаас аврагд гэж хурдан хэлж түгээх ёстой. Гамшиг тохиолдоход үгийг сонссон хүмүүс Сионд ирнэ. Харин сонсоогүй хүмүүс нь хаашаа явахаа мэдэхгүй. Хүн бүр л амьдрахыг хүсэж, Тэнгэрийн орон явахыг хүснэ найддагч зааж өгөх хүн байхгүй бол тийшээ явж чадахгүй. Ам аврах хамгийн том бэлгийг олон хүнд хуваалцахаар явцгаая. Тамд унах сүнсийг аварсан болохоор Тэнгэрийн оронд очиод тэд хичнээн их баярлаж талархах бол Бурхан дэлхий дахинд шинэ гэрээний алгасал баярыг тунхаглаж айлдсан. Хүн бүр амьдрах хэрэгтэй. Энэ ажил бол хүнд ачаа биш, хэцүү ажилч биш. Сайхан уруулаа хүмүүсийг аврах сайхан ажилд хэрэглэж, уулдсан хүн бүрдээ шинэ гэрээг тунхаглаарай. Хэдийгээр дэлхий дахинд сайн мэдээ түгээх ажил өрнөж байгаа ч энэ үгийг сонсоогүй хөршүүд одоо ч байсаар байна. Их тунхаглаж, олон сүнсийг гамшигаас аварч, баяр хөөрөл дүүрэн байдаг Тэнгэрийн хаанчлал руу дагуулж, эцгээс хайр их хүртэн, ерөөл их авах гэр бүлүүд болоорой.